Сайн бацгаана уу? Эх 7 хоногийн 5 гаригийн гариг буюу 12 сарын 18-ны 18 цагт NRCC судалгааны ээлж семинарт Optimal Nmax компани гүйцэтгэх захирал Мандахай гар утасны M-Health гэдэг аппликейшн суурилж өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих туршилт судалгаа хийсэн үр дүнгээсээ бидэнд танилцуулах гэж байгаа. Маш сонирхолтой сэдвээр бидэнд одоо семинарт орж судалгаагаа танилцуулгыг зөвшөөрсөн Мандахайд баярлалаа. Тэгэхээр бүгдээрээ NRCC YouTube сувгаар семинарын оролцогчтой маш товчгой ярилцлага хийдэг. Үндсэндээ нэг 3 асуулт асуугаад семинарын өмнө хүмүүс товчгой мэдээлэл хүргэдэг байгаа. За тэгэхээр манхагаас эхлээд энэ судалгаа хийх болсон яг энэ судалгаагаараа одоо яг ямар асуултыг хөндөөхийг зорьсон бэ гэдгийг нэг тавч хариулт өгөхгүй юу? Юуны өмнө урьж оролцуулж аваад маш их баярлалаа. Миний хувьд одоо Англи улсад хүүхэд өсвөр үеийнхний сэтгцэн эрүүл мэндээр суралцсан. Тэгээд одоо энэ танилцуулах судалгаа маань бол миний диссертацийн ажил байгаа. Тэгээд яг судалгааны маань зорилго юу байсан бэ гэхээр бид нар ер нь одоо өсвөр үеийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжихдээ инновацийг буюу технологиг ашиглах боломжтой эсхийг одоо Монгол байгаа Habitu гэдэг гар утасны аппликейшн дээр одоо суурлаад туршсан гэсэн үг. Яагаад энэ сэдвийг сонгох болсон бэ гэхээр за өсвөр нас гэдэг маань одоо UNICEF болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор 10-аас 19 насныхан байгаа. Тэгээд энэ нас маань болохоор өөрөө одоо сэтгэл зүйн эрүүл мэнд, за мөн сэтгцэн эрүүл мэндийн хувьд ч гэсэн айгүй эмзэг үе гэж тодорхойлогддог. Одоо сургуулаас, гэр бүлээс гэдэг юм уу те ер нь маш олон юм стресс үүсгэж хүчин зүйл ихтэй. Дээрээс нь нөгөө бага наснаас том болох гэдэг үе рүү шилжиж байгаа гэдэг утгаараа аюу тийм нөгөө сэтгэл зүйн хувьд маш олон динамик өөрчлөлтүүд явагддаг. Тэгээд ер нь нэлээ эмзэг үед ордог. За энэ дотроо 15-аас 19 насныхан буюу нөгөө хожим өсвөр үе гэж байгаа. Өөрөөр хэлбэл илүү нөгөө залуучууд гэдэг үе рүүгээ орох гэж байгаа энэ үе маань илүү их одоо сэтгэл готролд өртдөг. За мөн илүү их одоо түгшүүрт өртдөг. За дээрэс нь дарахах стресст өртдөг гэдэг ийм судалгаанууд байдаг. Одоо байдаг. За тэгээд мөн одоо юу гэдэг Монгол улсад жишээлбэл манай Монгол улсын өсвөр үеийнхний сэтгцэн эрүүл мэндийн нөхцөл байдал бас ямар байгаа вэ гэхээр бидний 22 онд хийсэн судалгаагаар бол ойролцоогоор 57% нь сэтгэл готролтой, 56% нь түгшүүртэй байна гэдэг нь ингээд илэрсэн. Харамсалтай нь одоо юу гэдгийг төр засгийн зүгээс ч гэдэг юм уу те яг ингээд бодлогоор бид нар энэ өсвөр залуу үеийнхнийхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж байгаа тууштай дэмжиж байгаа урт хугацааны шийдлүүд ерөөсөө байхгүй. Дээрээс нь хүний нөөцийн хувьд айгүй тутмаг байгаа. Тэгээд энэ асуудлуудаас болоод одоо манай улсын ирээдүй те маань одоо ирээдүй гэж хэлж болох энэ залуучууд өсвөр үеийнхэн маань нэг ёсондоо одоо орхигдоод ялангуяа сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд үл хайхрагдаад ингээ яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө хүний нөөцийн хүртээмжгүй байдлыг шийдвэрлэхийн тулд за мөн дээрэс нь одоо альва сэтгэл зүйн асуудал нь бүр ингээ даамжирч хүндрэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахдаа бид нар одоо M-Health буюу технологиг ашиглах боломжтой юу гэдгийг судалсан гэж хэлж болно. За айгу хэрэгцээ нийгэмд айгу хэрэгцээтэй тийм бас цаана тийм том мотивацтай судалгаа штэ. Тэгэхээр ямар одоо тэгэхээр аргачлал тоон хөгжлийнхаа хувьд ч одоо нэг товчгоо яаж ин гэсэн үг те тооглоо яаж цуглуулад шинжилгээ хийж байгаа гэсэн үг те товчгоо танилцуулах семинар дээр илүү тодорхой ярина л та гэхдээ зүгээр маш товчгоо хариулаад өгөхгүй тэрэндээ. Судалгааны дизайны хувьд болохоор CBA study буюу одоо Controlled Before and After study. Тэгэхээр бид нар нөгөө юм одоо хоёр бүлэгт оролцогчдыг буюу төврээ хуваасан. Тэгээ оролцогчоо цуглуулгахдаа болохоор цахим сүлжээгээр сайн дурын үндсэн дээр нөгөө яг хувийн мэдээллийг нь авалгүйгээр зөвхөн өөрсдөө сайн дураараа одоо энэ хөтөлбөрттэй туршилт судалгаанд оролцох уу гэдэг одоо нөгөө оролцогчдоо мэдээлэл маш сайн хүргэж агаад оролцъё гэсэн ийм хүмүүс одоо хүүхдүүд одоо өсвөр үеийнхнийг 16-аас 19 насныхныг гэсэн үг сонгож одоо оролцуулсан. Тэгээ ингэхдээ мэдээж нөгөө шалгуур үзүүлэлтүүдийг тавьсан. Одоо жишээлбэл
энэ технологи одоо энэ шийдлийг ашиглаж байгаа энэ судалгаанд оролцож байгаа хүүхэд маань сэтгцийн эрүүл мэндийн хувьд бол бүр нөгөө клиник төвшөнд хүрсэн асуудалтай биш тий за мөн өөрөө одоо оролцох хүсэлтэй зэрэг юм одоо шалгуур үзүүлэлт үндэслэж яг нийт бол 45 оролцогчийг хамруулсан гэж хэлж болно. Тэгээд түрүүн хэлжсэн нөгөө хоёр бүлэгт хуваасан. Тэгэхээр 45 оролцогчийн маань 22 нь туршилтын бүлэг буюу intervention бүлэг. Хяналтын бүлэгт нь үлдсэн 23 одоо өс үеийнхэн оролцсон гэж хэлж болно. Тэгээд судалгаа маань нөгөө түрүүн хэлсэн хөтөлбөр гэдэг нэрээр явсан. Өөрөөр хэлбэл одоо би сэтгэл зүйн эрүүл мэндийн мэрэгчлэлтнийхаа хувьд энэ технологи дээр суурлаад одоо тухайн өсвөр насныхны нэгдүгээрт сэтгэлийн хат за мөн даван туулах чадвар за тэгээд сэтгэл зүйн сайн сайхан байдал одоо эрүүл мэнд буюу одоо сэтгэл готрлыг бууруулах, стрессийг бууруулах, за мөн түгшүүрийг бууруулах гэсэн одоо ийм зорилготой одоо энэ гурав руу чиглэсэн хөтөлбөр санал болгосон гэсэн үг. Тэгээд оролцогчид маань Habitu гэд гар утасны аппликейшн дээр тулгуурлаад энэ хөтөлбөрт онлайнаар оролцсон гэсэн үг. Нэг ясандаа энэ маань intervention гэдэг тэгэхээр илүү одоо тухайн хүүхдэд өөрт нь одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд ялангуяа сэтгэлийн тэнхээ болон даван туулах чадварыг нь нэмэгдүүлэх өдөр тутамдаа одоо хэрэгжүүлж болох үс маш энгийн үйлдэлүүдийг 30 хоногийн хугацаатайгаар хийгээд одоо энэ маань хөтөлбөр гэж нэрлэгдэж байгаа. Тэгээд эцэст нь одоо туршилтын бүлэг дээр ямар өөрчлөлт гарсан туршилтын бүлэг дээр ямар өөрчлөлт гарсан бэ гэдэг хоорондын одоо статистик харьцуултуудыг хийсэн гэж хэлж болно. Тэгэхээр нөгөө хөтөлбөрт хамрагдах юу н онцлог нь арай өөр. Одоо чинь туршилтын бүлгийнхэн бол яг тасралтгүй 30 хоногийн хугацаанд хөтөлбөртөө хамрагдаад одоо апп дээрээ суурлаад дадлаа хэрэгжүүлээд явсан бол хяналтын бүлгийнхэн арай илүү нөгөө одоо сонголт нь өөрт нь байсан гэсэн. Одоо тодорхой юм нарийн зарчилгаагүйгээр яг хүснээрээ тухайн аппликейшнийг хэрэглээд ингээ явсан гэсэн. За тэгэхээр яг нөө семинарын үеэр яг ямар юу хэрэгжүүлж үзсэн нарийн юм ярих боломжтой тий. Тэгэхээр үр дүнгийн хувьд тэгэхээр зүгээр тавчгаан л хэлэхгүй тий ямар үр дүн гарсан тэгээд тэр хоёр бүлгийн ялгаа тий. Тий. Таамаглалын хувьд бол за нэгдүгürt одоо хяналтын бүлэгтэй харьцуулахад туршилтын бүлгийн сэтгэлийн тэнхээ гэдэг үзүүлэлт нэмэгдэнэ гэдэг нэгдүгээр таамаглал. Хоёрдугаарт нь за мөн адил хяналтын бүлэгтэй харьцуулахад туршилтын бүлгийнхний даван туулах чадвар буюу одоо стресс менежмент скил те одоо coping skills нь нэмэгдэнэ гэж тодорхойлсон. Тэгээ гурав дахь таамаглал нь болохоор сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд одоо нөхцөл байдал илүү эерэг болно. Өөрөөр хэлбэл сэтгэл гутралын шинж тэмдэг буурна, түгшүүрийн шинж тэмдэг буурна, стресс буурна гэдэг ийм үзүүлэлттэй байсан. Тэгээд товчхон хэлэхэд нэгдүгээр таамаглал буюу сэтгэлийн тэнхээ маань батлагдсан. Одоо сэтгэлийн тэнхээний онооны хувьд те статистикийн хувьд ач холбогдолтой их давуу ингээд нэмэгдэж ирсэн туршилтын бүлэг дээр. Харин хоёр дахь таамаглал батлагдаагүй нэцэгдсэн. Өөрөөр хэлбэл одоо даван туулах чадварыг одоо яг энэ ML одоо юу гэдгийг энэ технологи одоо суурилсан сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ арай одоо шийдвэрлэж чадахгүй маань эсвэл миний санал болгосон хөтөлбөр ажиллаагүй гэсэн үг. Яг энэ сэтгэл зүйн ур чадвар байна. Тэгээ гуравт нь болохоор сэтгэл гутралын шинж тэмдэг бүр маш өндөр ач холбогдолтойгоор маш өндөр ялгаатайгаар туршилтын бүлэг дээр буурсан. За тэгээд түгшүүр бас буурсан, стресс буурсан, түгшүүр буурсан гэсэн ийм үзүүлэлтээ. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн эрүүл мэнд тодорхой хэмжээгээр сайжирсан гэсэн ийм үр дүн гарсан. За тэгэхээр маш сонирхолтой ихтгэл бид нэр сонсож байгаа юм байна. Тэгээд эх 7-ны 3 дахь өдөр илүү дэлгэрэнгүй сонсох боломжтой. Тэгэхээр тусалгааны садвч танилцуулсан мантахада маш их баярлалаа. Манай энэ удаагийн семинарт сэтгэл судлалын салбарын ихтгэл сонсож байгаа. За тэгээд ажилд нь амжилт хүсье. За маш их баярлалаа.